Сайн байна уу хүндтэй радио фэмс сонсогчдоо. Танаа анхааралд Ариухан цаг гэд нэвтрүүлэг эхэлж байна. Ариухан цаг нэвтрүүлгийн хөтлөгч бол Будаева Ариухан байна. Би Кяхтын аймагт гаралтай эмэгтэй байна. Би. За эхлэе. Өнөөдөр бол их гоё сайхан өдөр байна. Гоё сайхан надаа айлч нэрсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За миний айлч бол их хол нутгаас ирсэн байгаа. Тийм. Хятад улсын өвөр Монгол нутгаас ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн явж ирсэн үү та? Сайн явж ирсэн. За танилцуулъя. Эхлээд миний айлчин бол урлагийн хүн, ятагчин хүн, уран бүтээлч хүн байгаа. Үлзий баярын Лина байна. За энэ нэвтрүүлэгт орж иж байгаад маш их баяртай байна. Тий, би ч гэсэн баяртай байна. Та миний урлагийг хүлээж авсанд их баяртай байна. Баярлалаа хэлмээр байна. Баярлалаа. За ингээд Лина ятагчтай танилцаа бүгдээрээ. За Лина би бол та миний ихч байна. Би таныг ихч болж болох үү? Зүг. За та надад ихч болохоор би таныг ихч хэлдэг хүндэлж байгаа. За Лина хчээ та өөр тохиогоо ярьж өгөөд та гэдэг өвөр Монголын ямар нутгаас гаралтай вэ? Ямар овогтой вэ те? Тэгээд юу вэ? Нутагтаа юу хийдэг вэ? Өшөө те? Танилцуулъя. За ярээ. Намайг Үлзий баярын Лина гэдэг. Миний нутаг бол бүхэд нэрнтэй Хятад ард улсын өвөр Монголын Улаан хот байдаг ба. Тэгээд би Тэгэр байна. Одоо юу ярьх вэ? Ямар Улаан хотын Бэрэн баруун хөшүүнээс ирсэн юм аа. За би бол өвөр Монгол үзээгүй. Хятад улс руу ерөөсөө очижсагөө. Хэлээ очноо. За руугаа юу урд гоё урд яна би амар сандарч байгаа. Тэгэр. Өсөлчиг гараа өвчгнө. Гэд. Чи шууд биччихэртэй гэдэг дараа нь юу хийхгүй. Тэгэр. Автаа уучлаа. За би хэлчихнэ. Жоохон яачих гээд. Одоо тэг цаашаа ингэж шууд явах шүү дээ. Самс санаа зовдөг. За 50 яа. Хятад. Нэр. За болов. Аслан, извини, это здесь переволновалась моя гостья. Можно мы все заново начнем, Ладно. Яг ингэж бичиж явахаар дараа нь ингэж зас юу хийхгүй. Тий. Зүгээр дуурын дээр нөгөө таны бурхан бүтээл хийн гэсэн үг. Тий. Энийг янзлах гэдэг бас гэдэг их ажилтай байхгүй. Тийм яахгүй. Тий. За таашаа. Надад одоо яасан? Яагаад гэвэл өгөөд тэрхэн дотор би уурна юу Монгол хөлөөр сурж ирсэн үү? Хятад хөлөөр сурж ирсэн. Тийм. Аригч нэ. Тэгэхээр Монгол юу ярьдаг вэ? Яаж ярьдаг вэ? Зэрэг. Та ингээд би та заа хэсэг хэлж гисэн гэдэг хэлж болно ш та хамаагүй. Андуурч чи уучлаарай. Би монгол хэлээр жоо инээд би магадгүй болно. Тий. Би энэ Монгол хэлсэн болохоор би буруу ярьцгээд байна. Гүхөө тас зүг ярьж байна. За. Би нотоо шүү дээ би. Одоо би сорнаа хотын байр баруун шээс шүү дээ. Би гадна байж би хажууг би байгаа сандарч юм. Чи байгаа. Би магадгүй шүү дээ. Монгол наа. Энэ шоолог. Та санаа битсэн зам Монгол юм. Юу ч гэсэн ойлгомжтой байна.
Ойлгох хүн ойлгоно, ойлгохгүй нь. За. Зүгээр. За, Арслан, извини, пожалуйста, Хазану начнем полностью заново. Ага. Леночка здесь распереживалась из-за языка. Она же получается почти китаянка, как бы она это монгольский язык идеально не знает, поэтому ладно. Тихо. Сайн байна уу хүндэт радио фэмс сонсогчдоо. Танай анхааралд ариухан цаг гэд нэвтрүүлэг эхэлж байна. Ариухан цаг нэвтрүүлгийн хөтлөгч бол би Ариухан Будаяа байна. Кяхтын аймгаас гаралтай байна би. За. Өнөөдөр бол их сайхан дулаахан өдөр байна. Тэгээд энэ сайхан дулаахан өдөртөө их гоё хол нутгаас ирсэн айлчин байна. Хятад улсаас өвөр Монгол орноос айлчин ирсэн байна. За бүгдээрээ танилцъя. Миний айлчин бол их гоё сайхан эмэгтэй ирсэн байна. Урлагийн хүн, ятагчин Улзий баярын Лина гэдэг хүн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Би хичээ гэж хэлж болно тий хичээ. Та надаас хичээ болохоор тий би танд хөндлөж байгаа болохоор таныг хичээ Лина хичээ хэлдэг байна. За Лина хичээ та сайн явж ирсэн үү? Маш сайн явж ирсэн. Та Монголд ороод Монголоос наашаа ирсэн дээ. Өвөр Монголоос Монгол ирчээд Монголоос ураад руу ирж байгаа. За энэ нэг бүх юм таны юу ярнаа жоохон байж тий. За эхлээд танилцъя тий. За Улзий баярын Лина хичээ та өөртөө танилцуулж бидэндээ хурж өгöd та ямар яг өвөр Монголын ямар нутгаас вэ? Тэгээд юу ч гэсэн өөртөө эхлээд танилцуулъя. За. Намайг Улзий баярын Лина гэдэг. Тэгэд миний нутаг бол Бөхөд найрамдах Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засаг орны Улаанбаатар хотын Байран баруун хөшөөд байдаг юм аа. Тэгэд би өнөөдөр энэ нэвтрүүлэгт орж ирэхдээ маш их баяртай байна. Би жоохноос бага сургууль төгсдөлгүй Монгол хэлээр сурж ирсэн. Тэгэд бага сургуулаа төгсөөд 7 дугаар янкаас эхлээд Бээжинг сурласан болохоор Бээжинг тухайн үед бол Монгол хэлний сургаал байдаггүй. Иймээс миний монгол хэл бас тийм сайн биш. Жохон алдаатай ярьж магадгүй уучлаарай. Зүгээр. Юу ч гэсэн ойлгомжтой байна. Их ойлгомжтой байна. За сонсогчдоо бид нар ингээд монголоор ярьж байна. Яахта би угаасаа монголоор ярьдаг те. Монголоор тэгээ цонгол диалект холжээж ярьдаг би. Тэгээд миний альчин бол өвөр монгол ирсэн болохоор би заавал өвөр монголоор ярих ёстой. Яг тэгэхээр миний альчин бол буруугаар ойлгохгүй хаа. Тэ. Тэгээд сонсогчдоо зөвшөөрөөрэй. Бодоорой миний альчныг. За ингээд шууд эхлээд Лина хичээн Улзий баярын Линагийн уран бүтээлээс бүгдээр сонсё. За ятгийн бүтээлэг эхлээд ямар бүтээлэг авах вэ хичээ? Юу гэж нэртэй бүтээлэг? Эхлээд Хөх Монголын өндөрлөг гэсэн манай нутгийн хай бэгай Монгол ай. Та хуурж өгөө жоохон хэсэг. Ямар юу тухай? Өвөр Монголын ай. Өвөр Монголын ай. Яг манай нутгийн төгөөд бол хумстэй юугаар бол жоохон одоо юугаар ятхан тоглосон болохоор жоохон сонсоход бас их сонирхолтой байж магад. Яг бол хуруу өндгөр тоглож байгаа биш болохоор. Тийм. За сонсё бүгдээрээ. Та нэрийн юу гэсэн бэ? Бичиж авчир шүү. Дараа нь авчихна гэх юм. Монголын өндөрлөг. Хөх Монголын өндөрлөг маш өндөр. Өндөрлөг. За бүгдээрээ сонслоо. Маш гоё ая байна. Маш гоё тоглодог юм агчаа та. Үнэхээр гоё байна. Би бүр гоё. За цааш нь явъя. За Лина агчаа та бидэндээ юу ярьж өгөөч? Та өвөр Монголд хаана ажилладаг вэ? Яг хаана ажилладаг вэ те? Та ингээд уран бүтээлч юм те. Тэгээд би таныг мэдчихэна та бас багшилдаг гэдэг те. Та
замаа ярьж өгөөд ажлын замаа. За. Би багтаан байхад телевиз дээр үзээд бол юу тухайн хятад улсын ятгийг бол өчгөд маш их над таалагдаад сурыг гэж бодмоор байсан. Би жоохондоо бол бүжиг сурж байсан. Оо тийм үү. Бүжиг сурж байсан. Тэгээд бүжгөн бинод за би ятг сурья гэж өөж авдаа буухгүй юу. Тэгээд эхлээд ятг сурна гэд манай нутагдан хайсан чинь ятгийн багш огт байдаггүй. Та хэд настайсан яг 10 настай байхгүй. Тэгээд бол ятг заавал би сурнаа гэд. Тэгээд өөж аав хайсаар байгаад 200 км-ийн гадна одоо манай хошуунаас хотор руу өрөөдвөл хотонд бол ятгийн багш байгаа. Тэр хотон дээр очиод бол ятгийн багш дээр анх танилцаад ятгийн хятад ятгийг хэл суралцсан байгаа. Тэгээд хэдэн жил суралцсанаас үлээр Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн дуу хөгжмийн сургуулийн коллеж тэд сэлгэж ороод 6 жил сураад 6 жилийн дараа тус сургуулийнхаа бакалаврт 4 жил суралцсан байгаа. Яг ятгийн мэргэжлээр нь. Тэгээд хэдэн жил ажиллаад би бол та улсын асуулттай ажилладаг байна. тий. Би бол бүхэд найрамдах хятад ард улсын нийслэл Бээжин хотод ажиллаж байсан. Бээжингийн күн шижиюан гэж ярьдаг. Монголоор ярил одоо урд хятад чинь ши жүжиг байдаг шүү дээ. Ши жүжиг. Монголд бол одоо уртын дуу, бяган дуу байдаг. Хятад бол бас өөрийн ши жүжиг байдаг. Тэрний нэг төрөлж күн шижиюан хятад бол ажиллаж байсан. Тэрэр их чи. Одоо мөн үргэлжлүүлээ. Зүгээр. За. Тэгээд би нийт хөдний улсаар бол байгууллагын хамтлагтай бол хамт олон улсаар бол бас тоглолт хийж явсан. Тэгээд 2017 онд бол анх Монгол улсад аюулын жуучлаар ирээд тэгээд бол үндэснээ тэр театрт бол нэг тоглолт үзсэн чинь ятг нь Монгол ятг маш их таалагдаад ягаад бол би өөрөө Монгол үндэстэн тэгээд 7 дугаар ангиас эхлээд Бээжинд өснөөс үлрэг бол яг хятад хөлөөр бүх зөлөө ороод хятад ятг сурсан. Тэгээд бол Монгол үгөө нь одоо барагтай ярьдаггүй. Ганц өөж автыгаан уссаар жалгуул монголоор ярина. Тэгээд өөрөө бол дотроо бол бодгоо би Монгол үндэстэн байж байгаа заавал монгол хөлийг нь мартаж болохгүй сэн сурна. Өсөө өргөд үцхэд Монгол ятг ямар гоё вэ? Би Монгол үндэстэн байж юу заавал ингэж хятад ятг сурахыг би өөрийн үндэстнийхаа нэг өв соёлыг бас залгамжлаад сурмаар байна гэд. Тэгэд ийм хүсэлтэй болоод 18 онд би байгууллагаас ангад гараад за би заавал Монголд очиж Монгол ятг сурнаа гэж хэлж магистран бол Монгол улсын соёл урлагийн сургуулийн дуу хөгжмийн сургуулийн ятг хөгжмөр сурсан байна. Сүйс дээр сурсан юм уу те? Би ч гэсэн сүйс төгссөн шүү дээ. Та хэд онд төгссөн? Би 20 онд магистран сүйсээр. Магистр. Бакалавр бол өөр Монголд сурсан тий? Биш бакалавран бол хятадын нийслэл Бээжин хотод сурсан. Бээжин хотод. Яа. Лаг. Тэгэл 2020 онд та магистр төгссөн. Одоо бол докторант сурж байгаа тий? Доктор 2020 оны 5 сард магистрын амжилттай төгсөөд баяр хүргэе. Баярлалаа. 9 сард нь үргэлжлээд соёл урлагийн сургуультай докторантад сурж байгаа урлаг судлалын чиглэлээр. Та ястаа үнэхээр мундаг байна. За, докторант гэж хэлж эхэлсэн болохоор за жоохон юу сэдвээс жоохон гарчиж яг сэдв биш яг энэ асуултаасаа тий. Та эндээ хэлчих тий. Докторант та диссертац хийж байна. Тэгээ та ягаад Орос улс руу ирсэн бэ гэж ярив. Та тэгээд тэр багшаагаа бас яриараа бид нар яаж халуурсан тий. За энэ бол маш чухал. За тийм. Би бол юу 2020 оноос докторант суралцсанаас үлээр бол хичээлэн бол амжилттай сурч чад дууссан байна. Одоо бол диссертац бичингээд төгсөг бичвэрийн ажил руугаа орсон байна. Тэгээд бичвэрийн ажлыгаа бичих үед бол бас зарим багш бол зөвлөсөн байгаа. Чи хятад ятгаан бич болно. Яасан нэгэн тэгэхээр дотор үлэнгэж бодогдоод би бол Монгол үндэстэн бас Монгол ятгаа өвсөө судлалыг. Тэгээд Монгол туурхтны дотор бас өвсөө өөр ямар газар Монгол ятгад тоглож байдгийг, ятг тоглож байдгийг. Тэгээд бол Бурят бол
юу байга Монгол ятдаг байна. Гоё. Тэгэд чиний юуг чинь бас фэйсбүүкээр Мгм. тоглож ясан юуг олж харсан байна. Тэгэд би өнөө яхант яаж холбогдно яа Аа. танилцсангээд Аа. өнөө бид хоёрын үлгэр байгаа. Ястай Тэгээд гоё. Ясан гоё. Монгол Тэгээд, улсын тийм консерваторийн тэр консерваторийн тэр хөгжим мужийн консерватори тий. тийм ятгийн багш мөн хөрдөн багш дээр хүрээд ичгүй. Чулуун бод мөнхөрдөн гэсэн. Юу королева изижээ. Харин тэгээд багш дээр багшаа намайг туслаач гэд тэгсэн чинь гана багш чинь байгаа шүү дээ. Гана багшин чинь мондөг шив байгаа. Ариухан гэсэн нэртэй. Гампруда гавн хэлж байна. Багш маань. Ариухан гэсэн нэртэй буряд байгаа. За бид тэрнийг холбож өгье гэд. Тэгээд маш одоо баяртай тавтай холбоо бариад хурж ирсэн байна. Ястай гоё на миний багш гоё маш гоё. Хамтын багш. Би хамтын багш. Таны багш миний багш бас тий. За багштай юу амжилт хүсье. Багштайгаа их санаж байна. Уулзнаа гэж гад. Харин би ч гэсэн багштай маш их баярлж байгаа. Багш холбож өгсөнгүүр би ийм мондөг сайн ариухан дүүгийн бас танд чадгүй шүү дээ тий. За цаашаа тэгээд одоо бол хоёр дахь таны уран бүтээлийг тавьчих дээ. За. Ямар бүтээл их вэ? Одоо нэг хятад чохол тавьчихъя. Юн шүй чаншин гэд хятад нэртэй байгаа. Тийм. Тэр аягаан бүгдэнд нь сонирхол чи. Уучлаарай миний монгол хэлсэн биш. Санаа зовдөг чи. Жохоо сандраад зүгээр гоё та нартай ярьж үгүй гэсний хичээл юм аа. За тавь. За сонсоорой. Юн шүй чаншин. Юн шүй чаншин гэсэн хятад чохол. За. Юн шүй чаншин. Юн шүй чаншин. Зүг. За. За цааш нь явах нь. За. За бүгдээрээ сайхан сонслоо. Юн шүй чаншин гэд Улзий баярын Линагийн уран бүтээлээс бүгдээрээ сонслоо. За ингээд хаад нэг давтчихъя. Миний ариухан цаг гэдэг нэвтрүүлэг дээр их гой сайхан эмгтээ ирсэн байна. Их гой бүр хол нутгаас ирсэн байна. Өвөр Монгол нутгаас хятад улсаас ирсэн байна. Улзий баярын Лина гэд ятагчин уран бүтээлч докторант хүнд ирсэн байна. За сонссон бүгдээрээ гой сайхан баярлаа. Гой бүтээл байна. Та нартай бас баярлаа. За цааш нь явъя. За. Ийм нэг асуумаар байна танаас. Ятгийн урлаг тухай асуух уу? За. Тий. Ингээд өвөр Монголын ятгийн урлаг Ингээд тэгээд та ингээд буряд руу ирсэн те. Буряд ятгийн урлаг ямар ингээд ялгаатай вэ гэж асуумаар байна. За. Энэ тухай бол би бол бас оновчтой гоё одоогор бол ярьж чадаагүй байна. Яагаад гэвэл өчигдөр улаан өдөд хурж ирлээ. Тэгээд тийм хятад ятг бол Ирангу хомстэй хомсжүүж тоглодог. Гарын өндгөр биш. Тийм учраас жоохон хүүхдүүд ихэл тоглосон ч гар бол өвдөх үү. Гэвчвэл дугуултын өнгөнөө хувьд авч хэлбэл маш хүчтэй гарч ирэх юм уу. Гэвч Монгол ятг бол гарын өндгөр тоглодог болохоор дуун нэн илүү хүний сэтгэлийг гоё сэргөөд гэх юм уу. Гоё тайван байдаг. Тийм. Энэ бол одоо хамгийн их том ялгаа гэж би үздэг. Тийм ээ. За одоо тэгэхгүй ирээдүйд маргааш нөгөөдрөө та бүх юм судлаа. За таны бишвэрийн ажилд их амжилт хүсье. Та бүх юм ингээд юу амжилттай Орос улсад ирээд энэ те ингээд их амжилттай бүх юмыг таны бишвэрийн ажлыг ингээд амжилттай хийгээсэй гэж. За бүгд маш их баярлалаа. Би ч тэгж бодож байна. Тий. За та өшөөд яриач та цааш нь өшөө Орос улсаар та бүр явна шүү дээ цаашаа. Хаашаа явах вэ? Ой. Өшөө таашнаа Туга дэви гэж бодож байгаа. Хакас хүрий гэж бодсон. Өшөө хөргөө цаг зав байвал бас
халимаг ч юм уу. Халимаг. Энэ хэдэн Монгол туурхтын одоо улс орноор Тий. явах тэмцээн Тий. хол байгаа. Тэгээд бол Хакас бол уучлаарай би Зүг. масачгүй. Хакас бол энэ Монгол туурхтны улстай орон нутагтаа багтдаггүй тийм. Хакасу. Үгүй тийм. Тэгээд бол бас Монгол тургуутан бол бурядууд буряд орон, Туваа орон, Халимаг орон бид нар бол Монгол тургуутан. Тий. Өвөр Монгол гэдэг бид нар тийм Монгол гэдэг тавуулаа бид нар өвөр Монгол тургуутан байхгүй. Тэгээ Хакас бол цаашаа өөр байгаа. Түрк. харин төгсөр тэр хурж дээрүүл Гэхдээ тийшээ бас очиж оноо тий. ялгаагийн бас Тий, хараад ялгаа Монгол туурхтын юутэй ямар ялгаа байдгийг ятгна. Тий. Тийм. Өшөө башкир гэдээ байдаг шүү дээ. Бас тоглож шүү дээ. Тийм. Та башкир бас очиж болно. За харин Орос маш гоё маа амар том орно. Тий, амар том орно, тий. Том гүрэн болохоор ирээд энэ улаан үед бас надад амар таалагдсан. Талцснаа. Маш гоё цөөрхөн. Цөрхөн байна. Энд амьдрахад маш гоё байна. Тайван. Та дараа ирээрээ ирж амраарэ. Байгаль нуур ирж амраарэ. Тэгье баярлалаа. Орнаа дүний. Гэтэл одоо өөрийн хамаатнаа бас бүрийг уурж авчирна зугаачмаар байна. Нөө тий. Та бүр хамаатангуудаа аваад ирнэ. Тэгээд гоё энд аялан тоглолтон төр хийн. Тэгээд таныг урьж байна. Ирээдүйд. За. Одоо бол та их завгүй байна. Тэгээд явахтай завгүй юм чинь та их ажиллаа хийгээд яваараа сайн. Тий. Урдаа ирээрээ. Завтахаараа. Тэгье гомин. За. За цааш нь өшөө яар өшөө нэг юм асуумаар байна. Бас ижилхэн. Гэхдээ жоохон өөр асуудалтай. Бас ядгийн урлагтай хэ. Яддаг тоглох яах тийм тухай урлагтай хэ. Монголын яддаг өвөр Монголын ингээд ядгаас ямар ялгаатай вэ гэж асуумаар байна бас. Монгол яддаг бол одоогоор бол би судлаад бол бас юу цаг бол тийм урт болоогүй учраас жоохон анхны шатнд өрөө явж байгаа. Иймээс бол миний хувьд авчирвал одоо хамаг анхны одоо нэг Элгорт бурууч бас байж магадгүй. Зүгээр уучлаарай. Та мэдхээр тийм. Тэгэд миний ойлгосноор бол Монгол улсад бол Монгол одоо хумстай жохолуудыг бас тоглодог. Энийг нь бол 1990-ад оны үед бол өвөр Монгол наран гэрэл гэсэн нэг ятгийн мондог багш байгаа. Тэр багш маань одоогоор бол бас 80 хэдэн настай болсон байгаа. Тэгээд тэр мондог багш бол 90-ад оны үед бол Монгол улсад анх энэ хумстай тэр жохолуудыг орж хагас жил сурталчилж заасан байгаа. Тэгээд түүнээс хойш Монгол улсад бол бас одоогоор бол хумстай жохолуудын маш их тоглож байгаа. Хятад улсад бол уламжилт аягаа нь бол яг бүр төмөр цахууд сууц. Бүр төмөр. Тийм маш сонирхолтой заа юу. Хорвоо тийм завсан байвал дүүгийгээ урд аачгүй танд харуул. Тийм. Харамсалтай нь өнөөдөр ирэх үед бол тэр жохолон бол юугаагүй гар усан дотор шингээж авчираагүй. Тэр бол бүр төмөр удас. Тэгэхээр бол гарын өндгөр нь шууд тоглохоор бол жоохон хөчүүднэ. Амар өвдөн. Одоогийн тоглож байгаа чинь бол төмөр удасныг адуур нөгөөд бас тэр материалыг чинь би монголоор бас ярьж чаддгүй байгаа учраас тэгэд маш их ороогоод гайгүй байгаа. Тэгэд одоо энэ хоёрын ялгаа нь бол чахудас удас тоглох арга барил энэ өндөөрөн бол одоо юу гэж хэлэх юм маш их ялгаатай. Монгол ятгч хөвтөд тоглоно тэр хятад ятгчин гарчин бүр босож тоглоно. Тийм хомсчүүн тийм ийм талаар бол их ялгаатай байдаг. За баярлалаа. Сонирн байна. За цааш нь явъя. За тэгээд өшөө нэг таны бүтлээс тачих уу? Тэ та их олон уран бүтээлтэй юм чинь таны бүтлээс тавья тий. Яах яриад дуусчваа бүтээлийн цаг тий. За ямар бүтээл ах одоо? За одоо нэг Монгол юу аягаан тавьчихъя. Алсад суугаа өөж. Алсад суугаа өөж. Алсад суугаа ээж. Энэ яг юу тухай дуу? Ээжийн санс. Өөжийн санс тийм. Санж байгаа тийм. Өвөр Монгол уудам гэж залуудууд тэр яг өдрөө яг таньдаг дуу байна. Таньдаг аяа байна. Та тэр нэг тоглосон юм уу тийм? Ваа за. Хомстой ятгаар тоглосон. Тэгэхээр бол ингээд гарын өндгөр тоглож байгаа тийм бол сонсоход бас жоохон өмнө ялгаа байдаг. Тийм. За бүгдээрээ гэж сонсон юм
Алсад суугаа ээж гэд дуу байдаг. Помните юу? Санаж байна уу сонсогчдоо? Ингээд уудам гэд өвөр Монголын залуу те гэд хүүхд хубуун дуулдаг байсан штэ. Юу их интернет алдартай болсон. Энэ уудмын ингээд алсад суугаа нананаас энэ дуу байна. За бүгдээрээ сонсъё. Улзий баярын Лина алсад суугаа ээж. Алсад суугаа ээж. Оо ясан гоё. Алсад суугаа ээж. За четвёртое сейчас. За цаашин за цаашаа явах. За. Вау. Гоё наа. Үнэхээр гоё. Та их мундаг хөгжимчин байна. Баярлалаа. Би ийм гоё хөгжимчнтэй танилцсанд их баярлж байна. Маш их баярлж байна. Мондөг дүүсийн баярлсанд маш баяртай байна. Нэвтрүүлэгт орсонд нь баяртай байна. Зүгээр та миний урлагийг авсанд хүлээж авсанд их баяртай байна. За цааш нь явъя. За. Өшөө нэг юм асуумаар байна танаас. Өвөр Монголд ингээд олон их ятагчд байдаг уу? Хятад оронд бол бүх одоо ятагчдаа нөмөн 5 сая юу байдаг ятаг сурж байгаа мэрэгжил болоод мэрэгжил бос дур сонирхолоор суралцж байгаа. Энэ тоо баримтгал 2019 оны үед одоо бүртгүүлсэн. Иймээс одоогор бол 2019-оос бол өнгөрөөд бол бас 3 жил болж байгаа. Өсөө нэмэгдсэн гэж бол итгэлтэй байгаа. Тийм. Хятад улсад бол 5 сая ятагчд гэсэн. Хятад улсад. Тийм. Представляете, в Китае, она говорит, что в Китае 5 миллионов ятагисток. Офигеть. Ничего себе, 5 миллионов ятагисток, это же вообще жесть. Яасан гоё. Харин тэгээд энэ гол шилтгаан бол бүгдөө нь Монгол ятаг тоглож явах биш. Одоо яг ятаг. Тийм. Хятад ятаг гэхэр чинь бол дотор зин тийм как гүүжин гэж. Гүүжин тийм. Гүү гэдэг нь өрт. Өртний үе. Жин гэдэг нь ятаг. Тийм гүүжин гөхөр бол өртний маш удаан жилийн түүхтэй ятаг хөгжмийг ярьж байгаа. Тэгээд хятад ятаг бол дотроо нь 9 урсгаал бүлэг байдаг. 9 урсгаал дотроо нь орон нутгаас нь үндэснээс одоо шилтгаалаад нэг урсгаал бүлгэн бол Монгол ятаг байгаа. Одоо бас нэг нь Солонгос ятаг гэж. Тийм. Иймээс бол бүх ятагчныг нөмөөд одоо урсгаал бүлэг ямар ятаг сурдаг тийм. Бүгдийн нөмөөд бол 2019 оны үед бүртгүүлсэн тоо баримтан бол 5 сая хүмүүс ятаг суралцж байгаа. 2019 он 3 жилийн өмнө. В 2019 году считали, в общем, да, это, как там делали там. В общем, 5 миллионов было, а сейчас еще больше стало, говорят, специалистов. Круто. Тэгээд бол би одоо энэ юу улаан удаж жирсэн гол жирлэг нь бас хятад бол маш хүн ам одоо хүн ам ихтэй бас том гүрэн. Тэгэхээр бол ятаг сурж явах хүмүүсийн тоон бас олно. Тэгээд ятгийн хамаатай одоо ном бичиг тийм өгүүл хөвлөсөн ч юм уу тийм бичвэрийн ажил маш олон байдаг. Түүний дотор Монгол ятгийг судалсан маш цөөхөн 32 гэн одоо өгүүл нийтэлсэн. Өөр одоо хятад ятгийн талаар бол 10,000-аас дээш байдаг. Иймээс бол би бас бодож би өөрөө Монгол үндэстэн Монгол ятгийг судлаа. Сайн судлаа. Хятад улсын өөр бусад үндэстэнд хятад үндэстэнд бас харуулах хэрэгтэй. Монгол үндэстэнд ятаг бол ийм онцлогтой, ийм гайхамшигтай бас нэг өв соёл гэж энэ нэг нь харуулахын төлөө. Тэгээд бол Монгол хөлийгөө бас өөрөө өсөө сайжруулахын төлөө бол тийм Монгол улсад ингэ суралж байгаа. Өстө мундаг гэнэ амжилт хүссэн да. Баярлалаа. Амжилт хүсье. Хичээнэ. За, цааш нь явъя. За. Би танандаа сайхан ярьжсэн тий. Юу? Та өрөнгөө нутагта.
юу байгуулсан гинэ сургууль юу байгасан уншиж жоохон би жоохон сайн бүр зүг ойлгоогүй нэ. Та энэ тухайг ярьж өгөөд та маш их шавнартай гэж би саяхан бичлэг үзсэн. Та энэ тухайгаа ярьж өгөөд. За. Сая дүүтийн хоёр ярилцаж байгаа үед нутагдаамал би бол маш олон багш нар өөрөө бэлтгэж үнэгүй сурагч семинардан заагаад тэгээд тэр семинар маань өргөд уламжлаад доосноо өсөө олон семинартыг болоод одоо манай хушуунд Бэрэн баруун хушуунд бол 300 гаруй ятгцсан байгаа. Одоо хөхтөөс авахулаад том хүн. Тийм. Тэгээд өн тоо баримтцсан бас нөгөө сайг нь ярьсан 5 сая тэр ятгцсны тоо баримт дотор явж хаа гэж. Тийм. Би юу анх одоо ихэл сурах үед хойлоо нэвтрүүлгээс ан ихэлж их үед бол би ярьсан байгаа. 10 настай үед нь ятг суран гэдсэн хоод тэгсэн чинь миний нутагт ятгийн багш байдаггүй. Тийм тэгээд бол би маш 200 км цаашаа явсан тийм. Тэгээд би бол болсон байгаа. Би нутгийнхаа хүмүүст нутагтаа нэг юу хийх байг зорилго тийм бодлого орж ирээд тэгээд Бээжинг сурж их үед тэгсэн чи би ингээд чөлөө цагаараа нөгөө маш олон сурагчид семинарт хөцөөлж агаад мөнгө цуглуулад тэгээд тэр мөнгөөр нь нутагтаа юу тэр чинь байж 2018 он байхаа 2018 онд бол би нийт 119 ятаг нутагтаа бөлгөлөөд өл сургуульд та бөлгөж хандаг өргөөд нутгийнхаа нэг ятгийг нэг хөгжүүлнэ. Маш нэг олон хүмүүсийг ятаг хөгжим юу вэ гэснийг харуулж мөдгөлөөд тийм тэр хүүхдүүдэд бол натын эдэл жоохон байхдаа ятгийг сонирхол сурыг гэж бодож ирсэн хүүхдүүдэд бас нэг тийм нэг завшаан ч юм уу олгын төлөв би бол нутагтаа 100 гаруй ятгийг бөлгөсөн байгаа. Тэгээд бол үнгүүгээр маш олон багш нарыг бэлтгэж тэр багш нар маань уламжлаад өргөд хүүхдүүд зааж байгаа. Та ямар их буянтай хүн байна аа. Буянтай байна. Ямар мундгийн ингээд үнэгөө гэдээ очиж сургаад хөдөө амар олон ятаг нутагтаа бөлөглээд та юу авсан уугүй юу? Юу л ингээд ямар шагнал гэж соёлын тэргүүн ажилтан ямар гэдэг энэ шахна авдаг штеп. Тийм л байгаа. Бага юу? Та ямар маш олон одоо юу төмцөө уулаас нь одоо яваад бол шагнал үйл зөндөөн байгаа. Яг одоо яг нэрийн хөлөхөр бол бас юу ста нөгөө нутагдаан бөлгөхөр барахгүй би өмөө орны маш одоо ядуу тэр нэг уулах газар тэр нутгийн тэр хүүхдүүд бол одоо хөцөлд явахд маш хэцүү сургууль байдгүй уул муул явраад ингээд тийм газар бас нөгөө ятгийн янз байгуулад тэр газар бас би ятгийн одоо бөлгөлж хандаг үргэж ирсэн. Тэгээд одоо соёлын яамлагч нь соёлын яамаас одоо соёлын өвийг яа дэлгэрүүлж явж их тийм одоо шагнал тийм өгчсэн. Одоо бүр хятад хөлөөр болохоор миний вэсэлгэлсэн уучлаарай Монгол хэл тиймсэн биш болохоор нөгөө шагналыг яг монголоор оновчтой ямар нэр гэсэн одоогоор гэнт та ингэж асуусан болохоор би зөв хариулцдаг байна. Гүйж шагнал бас зөндөө олон авсан. За фэйстэ бас хэцүү юм. Мундаг нэ баяр хүргэе. Ийм хашаамтай хүнтэй. За. Та гэд Суйстер сурсан тий. Та ямар хэн багш нар сурсан? Таны багш та багш нарт тухайг өөрөнгөө багш нар тухайг яриач. За. Тий. Өөр Монголд хэн багш нар сурсан бэ? Өөр Монголд бол анх сурж их үед бол Улаанхадын урлагийн сургуулийн Яндан гэсэн нэртэй нэг хятад үндэстэн хятад багшаас хятад ятг сурж ирсэн. Тэгээд Бээжинд төрөөд бол Жангшан гэсэн нэг профессор багш маш мундаг хятад ятгчин. Өргөд Юанша багш гэж бас хятад маш алдартай нэг багш байдаг. Тэр багшаас бол сурж ирсэн. Монголд ирээд бол хөсгөтний хамтлагийн амар баясгал яг зөв амар баясгалын багш маш хөөрхөн мундаг багш байгаа. Тийм тэр багшаас бол сурж ирсэн. Та шавин тий. Вау. Гоё. Тэгээд өргөд өсөө бас мөн хурдан багш дээр ич бас сурангод тийм. Вау. Мундаг. Оёна та өнөхөр их гоо багштай юм аа. Багш нартай. Та өөрөө ч гэсэн их мундаг багш наа, мундаг уран бүтээлч наа. Баярлалаа дүү. За цаашин цаг хөдөлж байна 30 за цагамныг дөхөж байна тий жоохон тий. За өшөө юу ярих уу хойлоо. Та өшөө юу ярмаар байна? Өсөө харин юуны тухай асууж болох уу гэж. За
Хятад бол миний энэ судалсан байдлаар бол одоогор бол энэ чинь улс байгуулагдсан хятад бүхэл нийгэмд хятад улс бол 1949 онд улс байгуулагдсан. Тийм. Тэгээд 1949 оноос одоо хүртэл бол маш олон ятгийн заах, гарын албагч мөн одоо сурах бичих маш олон гарч ирж байсан. Миний одоо судалснаар бол бас ингэж томилсон бол 279 ятгийн ном байгаа. 279. Тийм. Тэгэхээр Бурят улсад уучлаарай. Орос улсын Бурят оронд ятгийн ийм ном хөр их байдаг. Ятгийн ном бол угаасаа байдаг те. Багш нар те та багш нартай ховдон те атсан те та би яг бол хэлж чадахгүй нэ яг хэдэн ном гэхээр яг тэгэхээр би ятдаг тоглодог. Гэхдээ би ятгийн мэргэжлээ сураагүй. Би 4 жил сурч байсан ингээд коллеж сурч байхдаа би гээд руководитель народный хор мэргэжил сурсан байхгүй юу гээд юу удирдаач юу ардын хамтлагийн удирдаачаар мэргэжил сурсан байхгүй юу. Тэгээд яг хажуугаар ингээд ардын хөгжин байдаг байсан юм аа. Тэгээд би ятдаг сурсан байхгүй. Яд мэргэжил бол мэргэжилтэн гэж би хэлчихдэггүй нэ мэргэжил гэдэг. Гэхдээ би их ятдаг дотор болохоор тийм юу маш мундаг дүү байна. Ягаад гэвэл би ерхөө суртаа бас чиний тухай жоохон юухгүй юу судалгүй юу тийм багшаас авахгүй юу тийм багшаас хөнөө манай ариун хүн бол маш мундаг байгаа. Монголд ирээд бол монгол хөлийг юу маш олон бураад хүүхдүүд ирдэг юм аа. Тэгээд тэр дотроос ховор одоо юу ч гэж цөөхөн одоо монгол хөлийг маш ярьдаг дотор нь бол таавал байна гэж хэлэхгүй юу. Монголоор маш сайн ярина. Тэгж уртын дуулна төгөлдөр хуул шатна ятаг тоглодог ятаг тэгж бодоод хөвтөө ятаг алтай ятаг бүр сурсан. Тэгээд би боддог ямар мундаг вэ. Би жоохондоо ганц бүжиг сурж ядлаа. Бүжиг жоохон бүжгэн. Тэгээд л ятаг өөр юм чадах шүү дээ. Тэгэхээр дүүнээ таньдуулангууд та ингээд агнаасаа өгсөө та мундаг өгсөөл гэхээр би бол санаа зовоод ичээд тас илүү өндөг маш олон юм чадна. Би яг тэгэхээр би ардын хөгжим их дуртай. Би их дуртай. Би моринхуур марш их дуртай. Яг хөө би моринхуур бол сурахгүй да. Одоохондоо яг нас яваад байна. Би амжихгүй. Яг ирээдүйд мөн намжина. Тэгээ одоо бол би уртан дугаараа явж байгаа. Яг хажуугаар ардын хөгжим би товшуур бастаа жоохон тоглодог. Би товшуур явахдаа би гээд бүр сурж байгаагүй. Яг ингээд жоохон тоглоод жоохон дуурал. Тэгээд надаа нэг Монголд амьдарч байхдаа сурч байхдаа надаа Шинжааны Өвөр Монголын эмэгтэй надаа жоохон хэсэг 2 ая сургасан юм аа. Юу төвшөр дээр би 2 савардан жангар гэд 2 ая сурсан. Тий. Манай тэр улсын Шинжаангчийн тэр товчур имийг маш мундаг тоглодог. Тий. Шинжааны би ая сурсан 2 ая. Тэгээд хамт амьдарч байсан Өвөр Монголхон. Тий. Гоё их санаж авдаг. Би дандаа бичлэгэн төр бүгдээрээ байгаа. Сайн уу? Дараа нэг олзнаа би хоёр тийм. За тэгээд өшөө юу? Өшөө яг ном гэвэл яг хэдэн ном гэж би хэлж чадахгүй наа. Гэтэ номууд байгаа. Тэгээ яг мэдж байгаа ном бол надаа гэдэг юу методика обучения игры на языке гэд байдаг. Миний багшийн ном гаргасан ном байгаа. Би тандаа үзүүлнэ тий. Доржиевөл игэр ном шойно гэд мундаг миний багш. Ятгийн сургасан миний багш. Тэр багшийн маань ном юм байдаг. Тэгээд бас бичвэрийн зөндөө юм байгаа. Номууд байгаа тий. Тэгээд үзүүлнэ. Хол бодулж өгнө. Бас маш их баярлаа. Санагддаг. За ингээд манай юу дэвтрүүд тухж байна. Өнөхөд тухж байна. За өшөө ярмаар л дуусахгүй ярмаар л тий харин юу ч ярмаар байна. Зөвхөн ятгийн тухай биш. Тий. За өшөө нэг сүүлийн гоё бас нэг асуулт асуучих. Урам зориг та асуумаар байна. За. Та гэд линагчээ та гэд урам зориг ханаас ингээд авдаг вэ те. Та гэд юм сонсоод аль байгаль дээр очоод аль гэнэтгээд байж гад урам зориг ирдэг үү, яадаг үү? Тэр урам зориг тагаа ярьж өгöd. За өөрийнхөө. Урам зориг хөрвөл вдохновение. Би бол юу ч хятад улсын нэг хятад ятгчин мундаг багш саяхан ярьсан бас миний багш Юншаа багш. Юншаа багшийн тоглолт ч юм уу юугийн өчгөр би бол маш их
тийм урам зориг авдаг. Тэр багш өөрийн биеийг маш их дайчилж тэгээд өн ятхийн сургаан хүмүүжлийн талаар бол маш их одоо хэв нөмөр үзүүлсэн хүн байгаа. Тэгээд тэрний бүтээлийг сонсох болгоно үчих болгоно би бүр амар одоо урам зориг ороод Монгол ятгаан хөрвөө яг тэр багш хятад ятгал сурталчилж явах тийм төвшөнд авч ирвэл ямар гоё вэ гэсэн удаа болгоно тэр багшийн тоглолт юм уу юугийн харангуйтаа над тийм нэг юу орж ирж урам зориг орж ирж би бас энэ багш тэргүй Монгол ятгийн сэн сурж яг Монгол ятгийг бас ийм олон одоо семинартай ч юм уу хүмүүс сонсоод хүмүүс мэддэг тийм одоо болмоор байна гэсэн нэг зэрэг орж ирдэг. Тийм. Тэгээд өргөд бас таас хэлж байгаа байгаал ч юм уу эсвэл ямар гамхур багшийн хамтлагийн алтай хамтлаг. Тийм. Тэр фейдийг сонсохоор бас маш их одоо өнөрөг орж ирнэ. Энерги мэдрэмжтэй. Гоё. Тийм. Гоё байд. Тий гоё алтай хамтлаг маш гоё штэ. Их мундаг хөгжимчд бүтээлчтэй. Энэ алтай хамтлагийн арт талд бол продюсерын Галбур Дагван маш мундаг. Манай багш. Та бол яг одоогор үл яг багштай эдэл одоо юу гэхэл багш бол маш олон юм чадна. Ганц одоо юу хийдэг биш. Дуулна бүх юм чадна. Бүх юм чадна тийм. Тэгэхээр миний нүдэнд одоогор арихны харахад дүүгийн харахад яг тийм байхгүй багштай гэх юм багш юм. Яг би бол ботгүй юу? Би өсөө сайн хичээд цармайхгүй болохгүй байна. Тийм мондөг багштай байж ганц ийм нэг хоёр ийм чадаад болохгүй. 10 дүүтэйгээ эдэл багштайгаа эдэл ингэж өсөө олон юм. Үл талаар өөрийгөө баяжуулж олон юм сураарэ. Тий бас энэ нэтэнд таалдж байгаа юм ээ. Тий. Би бол надад таалдж байгаа юм ингээд их сонирхоод би оролдоод үздэг аахгүй. Яг би аман хөлн хөөр бас жоохон тоглодог. Жоохон. Лаг бишүүдээ яг би сархдаг. Тэгээд тоглодог надад 3 аман хуур. Тий. Маш гоё. Тий тэгээд за тэгээд өшөө юу ярих уу? За ийм уран зэрэгтэй байна да. Багшаасаа авдаг гэдэг. Тийм багшаа авдаг. Гоё юм. За манай ингээд юу төгчнаа өнөхөр төгчин за дусмааргүй л байна. Би ч гэсэн яриулгаад өсөө маш олон ярмаар байна. Данд бас бид хоёр бас сонсогчд маань бид хоёрыг ойлгож байгаа гэж яагаад гэвэл жоохноос юу орс хэлээр сурж байсан тийм. Би бол баг сургуулийн төгсөнгүүтээ 7 дугаар ангиас эхлээд үл хятад хэлээр сурдаг. Иймээс бид хоёр хөлтэй байж 3 дахь одоо монгол өгөөр ингэж ялч бас одоо бид хоёрны бие тавчлал маш их хөчүү байна. Тийм. Гоё байна ойлгоогоод өргөд би бас өөр монгол аялагтай ярьж байхгүй юу? Тийм. Зөвхөр хичээ. Тий. Тэгээд бид нар монголоор ярьж гин тий. Би ч гэсэн би таныг бол би ойлгож байна тий. Сонсогчтой бол ойлгоно. Би яг гэхээр би ингээд нөтрүүлгээ дандаа би монгол хэл дээр хийдэг. Тэгээд хажуугаар ингээд цонгол би өөрөө бол цонгол бурят. Цонгол бурят мэдэж байна уу? Бурят дотроо бас ингээд овгуудаараа юу хуваагддаг. Монголчууд гэдэг хуваагддаг шүү дээ дотроо ингээд боржиг хавх гэдэг тий. Бурятууд бас ижилхэн. Тэгээд тий. Би ягаад тэгээд яг манай бурятууд бол монгол хэлээ сайн юу мэдэхгүй да. Яг тэгэхээр бид нар юу бурят хэлээ сайн мэдж байгаа. Тэгээд яг цонгол бурятууд бол монгол бидний ойлгодог. Тэгээд яг тэгэхээр бидний диалект бол ч-ц-гээр хөрөлцдөг. Ярьдаг. Ч-ц-гээр бурят бол гэд ши хаанав ши гэдэг шишээгээр хөрөлцдөг шүү дээ. Энэ чинь 20 бурятууд хэл маш гоё хэл. Цонгол диалект бол дотор диалект гэдэг аахгүй янз ялгаатай хэлтэй аялагтай хэлнүүдтэй. Тэгээд миний хэл бол цонгол диалект бол монгол хэлтэй тустай. Гэтэ жоохон өөрөлдөө бас бүр гэтээ тустай байгаа ч-ц-гээр хуралцдаг. Тэгээд би гээд яг би гээд фэмдэрэ монгол хэлээр ихэн чинь би монголоор хэлж байна. Яг гэхээр би гээд сонсогчтой гээд монгол хэлээ дэлгэрүүлж гээд сургаж авахгүй юу. Тэгээд дандаа чихэндэн дандаа монгол хэл ингээд сонсдог байгаасаа гээд сураасаа би гээд одоо 3 дахь жилээ явж байна. Энд ажилцаар тэгээд тэрний өмнө би гээд жоохон заазуу хон гээд орчуулад сургадаг байсан. Одоо бол яг одоо төхий болсон. Ядархатна ядцсан би гээд дандаа орчуулгаад ороод гээд шууд гээд сураарай гээд би их юу хэлдэг.
Тэгээ сонсогчдоо сонсоорой. Монгол хэлээ бид нар буряд монголчууд болохоор та монгол хэлийг сурах хэрэгтэй наа. Заавал монгол хэлтэй байх хэрэгтэй наа гэд бид тэгээд сонсогчдоо гэд дандаа монголоор ярьж үүжгээ. Тэ ирээдүйд магадгүй гэд миний ингээд монгол хэлийг сонссоор бол тэгээд магадгүй гэд жоохон гэд ойлгож гэд тийм сайжирч ирнэ тэ. Аха. За саяхан энэ асуудлыг ярьсан чинь би бас ангид үл хэлж юм онд ямар мондог вэ? Ийм олон жил ийм чадна. Тэгээс хөл ярихаар чинь бас би өөргөө бараг дүүнийхэн би одоо би танаас нөгөө урам зориг авмаар байхгүй юу? Аваарэ. Хөлнө жил бас ингээд ийм олон жил бүр чадж байгаа. Бурядаар ярина, орсоор ярина. Тэгээс миний өвөр монгол аялагтай ярьж хийх бүр маш одоо оновчтой бүрий ойлгож. Тийм. Энд бас нэг зүйлийн чадварыг харуулж байхгүй юу? Тий. Би Монголд анх удаа очихдоо монгол хэл бол би бүр маш сайн ойлгохгүйсэн. Яг тэгэхээр би ингээд анх удаа очихдоо ингээд монголчууд амар хурдан ярьдагтай хаа. Би юу ч нэг 2% нь ойлгож байна. Ойролцоо юуд хоёр ярьж байгаа ойлгож байна. Тэгээд яг тод яг орчуулал юу ч мэдэхгүй. Яг тэр намайг зүгүй шиг гэл сонсдог. Би ч гэсэн бид нар ч гэсэн ингээд та нарт ч гэсэн ингээд бурад руу ирээдээ ингээд жоон сонирхол сонсдог хаа те. Ойлгохгүй хаа те. Шигэр хөлцөхөр. Чиний ярьж хийвэл би ойлгож байгаа. Гүвч өөр бурад дүүтэйгүүд ярихаар би ойлгохгүй нөө. Юу ярьж хоноо л дотор нь таана. Тэ бурад хэл болохоор зөөлөн ярьдаг хгүй. Шигэр ши хаана бши хөр ябж сайн хайн ябж ирээгүй ш гэдэг ингээд шүшэшэгээд гоё басээ. Таны бурайдаар ярьж болоод орсоор ярьж би юу ялгаж чаддгүй юм. Гүвч наад ингээд өгсөн мэдрэмж маш гоё. Би ингээд өө хөлн яаж ингэж яаж бид нар чинь дандаа бол бурайдад бид нар чинь дандаа бол орос хэлтэй бурайд хэлээс холиод ярьдаг байхгүй. Тэгээ та нар бүр ойлгохгүй гэж магадгүй. Наад сонсохоор ингээд маш гоё сонсогдож байгаа. Миний одоо юу гэхээр хятад ард улсын хятад хөлгөл би хөлийг муу хэлж биш аа. Юу маш ингээд жоохон цан ярьж сонсогдсон хятаар ингээд ярихаар олон хүмүүс ингээд хөлдөг л да. Хятаар ингээд та нар ярьж хахаар та хоёр ч ингээд зүгээр өө хоорондоо ингээд үг балаалчиж одоо хөлдөх мүү гэж бодсон. Үгүй зүгээр ярьж байна. Ямар ярьдгийг гэдэг. Тэгэхээр таны орс ч юм уу буряд ингээд хөлөөр ингээд ярихаар чинь би талд нь ойлгохгүй ч гэсэн ингээд сонсохоор амар гоё сонсогдсон. Тэгээд бол бас боддогсаа. Дэлхийд бол орсын энэ уран одоо юу гэхэлхий урлагийн талаар маш нэртэй шүү дээ. Гоё одоо дуур ч юм уу, балет ч юм уу тэнцмэл бүр маш одоо юу гэхэлхий алдартай. Тэгээд энэ удаа ирээд би ингээд маш олон юм анзаархаар бас бодчих. Энэ ч бол одоо мондөг байх нь энэ үг ярианаас эхлээд бүр ингээд ялгарч байгаа. Маш гоё сонсогдсон. Манай тэгээд дээрэс нь манай буряд нь орсод штэ. Орс ястангууд бас буряд хэл мэддэг штэ. Гэтэ хотынх бол мэдгүй л да. Яг гэтэ чихэнд ингээд сонссоор ингээд ойлгодог. Тий, ойлгодог штэ. 50% бараг ойлгодог манай орсууд. Тэгээд юу аймгийн орсод бол бүр лүү цэврээ ярьдаг бурядаар. Бүр буряд гэдэг бурядын дунд амжихаар тэгээд юу буряд хэл сурчдаг байхгүй юу. Тэгэд орос хэл жаа юу акценттэй буряд хэл илүү сайн мэддэг. Тий мундаг бид нар хөрвөө залуу ах дүүс шигээр бид ингээд нутагтаа амьддаг үзэрээ тий. Би хөрвөө өшөө залуу байсан би бараг бүр гүр ийцгээ бошоо төгсөөд улаудад эргэж хөдөлж сурмаар байхгүй юу. Улаад надад маш их таалагдсан. Тэгэд орос хэл буряд хэл бас амар гоё тийм нэг мэдрэмж гисэлнэ өгсөн байна. Та ирээдүйд амьдрыг ярьж амьдарч болно шүү дээ. Нэг хэсэг ядаж тий хэсэг яхаа. Тэгээд юм үзээд яагаад бас бүтээл хийгээ тоглолтонд хийгээд амьдарч болно шүү дээ тий. Таны сонголт тий. Мөрөдл байвал тий ярьж болно. Би бэнтэг дээрээс нь тусалж болно бүх юм тий. За ингээд дуусчина, дөгчина. Танаа харалд ингээд ариухан цаг нэвтрүүлэг дээр их сайхан гоё хол нутгаас айлчин ирсэн байна. Үлзий баярын Лина гэд ядагчин хүн, багш хүн тэгээд
Нэрээ. Мм. Миний ариухан цаг гэдэг юун дээр надаа дундаа гэдэг юунд ирдэг ахгүй юу? Юу лээ альчид. Гэтэ миний хамгийн хол нутгаас ирсэн та анхны альчин байна. Анхны альч үнэхээр анхны альчин. Би нөгөө гоё сайхан өөр альчнуудтай утсаар холбогдож тэгээ утсаар холбогдож тэгээ ингээд компьютер FM радиогийн утсаар холбогдоод би харцдаг аахгүй юу. Та бол миний анхны ийм гол бүр шууд өөр Монголоос ирээд ёстой бүр би өнөөдөр их аз жаргалтай хүн байна. Өнөөдөр маш их одоо сэтгэл догдлоод би бүр юу ярихаа ингээд уул нь би бас ингээд сандардаггүй л да. Гүс өнөөдөр бүр ингээд баярлж байна. Өргөд бүр ингээд юу ярихаа олохгүй байхгүй. Зүгээр маш их баярлж байна. Сэтгэлгөө яаж ярих нь тийм. За тэгээд би та минийг урилгыг авсанд их баяртай байна. Тандаа баярлалаа хэлмээр байна. Тэгээд шууд миний урилгыг гэдэг хүлээж авсанд шууд тэгээд ярнаа очноо гэдэг ваа яасан гоё юм бэ. Би гэдэг шууд залгаад ягаад гэдэг хэлсэн оролцъё гэдэг миний хүнд их том гоё хүн ирсэн байна. Буран бүтээлч гэдэг чинь ингээд хол нутгаас ирсэн байна. Бид нар бичья гэдэг нэвтрүүл орчё гэдэг юм урчлаад За давсэлвэл энэ чинь маш их одоо над давсэлвэл бас маш одоо азтай явдал байхгүй юу? Тэгвэл бол шууд жаа өгч нь өчөө. Данс өгчих Монгол хэл бас тэмсэн биш. Төгсөнд гүрийгөөд өчөө. Тий. За ингээд өгч надаа за дуусъя гэдэг өгч наа. За танай анхааралдаа ариухан цаг нэвтрүүлэгт Үлзий баярын Лина гэд өөр Монголоос нутгаас ирсэн хүн байна. Ятагчин хүн байна. Ингээд Линагчтай тандаа би юу чин сэтгэлээсээ эрүүл мэнд хүсье. Эрүүлэнх тэгээд аз жаргал хүсье. Тэгээд дандаа өндрөөс хамгийн өндрөөс өндөр урлагийн амжилт хүсье. Өндөр амжилт хүсье. Тэгээд таны ингээд одоо Орос улс руу ирээд их докторийн их ажиллагаанд таны ажиллагаанд их амжилт хүсье. Та бүх юм таны бүх юм ингээд бүтэмжтэй байгаасай гэж юурээ тандаа. За маш их баярлалаа дүү минь. Өгцөн гэсэн одоо идэлх нь ийм гоё юролон бол бас дүүдэн хүсэж байна. Ажлын өндөр амжилт тэгцгээд өсөө Боряадын бүх арга түмдөө бас аз жаргал тийм сайн сайхныг хүсэж байна. Би хэжим одоо нутагдаан бочоод хятад улсад ирсэн ч гэсэн бас сурч ирнэ. Боряад маш гоё байна. Та нар ичиж аялж үзээрэй. Маш гоё. Тийм. Заавал очно. Би өшөө өвөр Монгол руу очиж үзээгөө. Очно. Өгчин заавал чимээ уур цаа. Баярлалаа. Өвөр Монголоо харуулна. Тэгээд хятад улсын бас өөр тийм хятад орн руу бас аялна. Дагуулаад явна. Та ирээд хайд би тань орж байна бас ирээрээ за завтай болохоор одоо бол та их ажилтаа юм чинь гэж явчин тий туваар шууд тий хэд хогийн дараа тий бол хүсэх нь бол дүү минь өөрийн хамтлагаа гэсэн бураа дуугийг хятад очиж тоглохыг хүсэж байгаа. Маш хүмүүс харуулна. Ийм гайхамшигтай одоо бураад ардын дуу маш гоё шүү дээ. Бид нар заавал ирнэ. Манай хамтлаг Ари хамтлаг гэрэлтэй. Тэгээ одоо нүүдэлчдийн фестивал олцсож байгаа. Тэгээд бид нар очноо. Тийм урлуу үз. За баярлалаа. За ингээд дуусъя. Ингээд одоо бүтэл 50-тай. Шөө та хэдэн бүтэл үлдсэн байгаа бэ? Та нэрийг хэлчихв. Тийм. Тэгээд урчлаад хэлчихье. Шан шүй жижигэн уул усын хоорондох одоо ийм бүтэл хятад нэр нь бол одоо шан шүй жижигэн гэж байна. Одоо нэг нь бол Нью-Йоркийн гэдэг нь одоо хүүхэн хүн мэдсэн дотоод сэтгэл одоо хүүхэн чинь хэжим гэрлөөд мэрдэн шүү дээ. Өөс авасан салаад тийм нэг одоо сэтгэлгийг илэрхийлсэн нэг ай байгаа. Тэгвэл бас нэг нь бол Доужин Румын гэдэг нь хятадын нөгөө нэг үшүү гэсэн нь одоо үшүү тийм сэлэм гэдэг юу дээрээ ингээд бэлдан тийм нэг юугийг
харуулсан нэг Бүтээл бүтээл байгаа. Тийм. Одоо 3 бүтээл тавин гэсэн үг тийм Тийм. шууд. За. За одоо энэ 3 бүтээл тавинаа. Сонсоорой сонсогчдоо. Одоо ингээд манай нэвтрүүлэг дуусч байна, дөгч байна. За нэвтрүүлгийн ариухан цаг гэдэг нэвтрүүлэг дөгч байна. Ариухан цаг нэвтрүүлгийн хөтлөгч би ариухан Будаяа байлаа. Кяхтай аймгаас гаралтай. За ингээд Линагчтай амжилт хүсье. За түүхэн маш их Их баярлалаа. урам зориг хүсье. За. Тий, сайн байгаарай. Сайн явж хөрөөрэй. Тувааруу тэг цаашаа ажилдаа тэгээд нутагтаа их сайн явж хөрөөрэй. За. Маш их баярлалаа. Та нартай баярлалаа гэж бүх сонсогчид цаг зав гаргаж сонсонд бас маш их баярлалаа. За. За баярлаа. Баяртай. Бүгд баяртай. Бүгд баяртай. За, гэж дууссан хичээ. 55